Ингээд бурхан халдун хайрханд хойд хориуд, дунд хориуд, мухар хориуд гэж нэрлсэн. Хориуд гэдэг нь дандаа хориг гэсэн үг шүү. Гурван ийм хоригийг байгааг бол нэрт эрдэмтэн Перлего одоо нэрлүүлсэн байна. За хойд болон дунд хоригийн одоо бэлчирд бол үүл мод хэмээх ийм газар байдаг юм байна. Энэ нь Чингис хааны Уяаны мөр хэмээн нэрсэн Эрдэнэ хайрхан болон Дашнаруу хайрханы дунд хавьд оршдог. За үүл модны харалдаа Эрдэнэ хайрхан Дашнаруу хайрханы яг дунд хэсэг дээр бол Хэрлэн голын хөвөөнд дээд цагаан арал хэмээх тэгшмийн ариун дагшин газарт их хаваа босхон бурхан халдун хайрханы эртнээс тагтаг байсан байна. Энээс 9 км-ийн алсад бурхан халдун хайрханы зулайн нүдний хараа гүйцгүүцээр одоо сүрлэг ийм үзэгддэг юм байна. За ингэж үндсэндээ одоо эртнээс бурхан халдууныг одоо тахилга үйлддэг ийм газар бол нэгэн толж тогтоогдсон. За энэ газрыг одоо болоход манай маш их олон эрдэмтэд судлаач сайн сайхан одоо улсууд ийм олон жилийн зөвхөлтгүй одоо хөдөлмөр одоо судалгаа нөлөө үзүүлсэн. Энд би ялангуяа одоо хувцаагааг одоо бүр зориуд тэмдэглэж хэлнэ. За манай хашмаргад энэ сууж байна. Одоо бас энэ их сайхан одоо үйлсэд гар бие одоо оролцож энийг тогтоох. Тэгэхээр энэ эртнээс бурхан халдууныг дахиж ирсэн энэ ариун дагшин энэ газар энэ болохыг тогтоолсон явдал бол цаашдын хувьд бол дараах ач холбогдлыг бид дагуулна гэж ингэж үзэж байгаа. Нэгдүгээр Монгол үндэсний гал уламтын галыг асааж бадраасан энэ ариун газраа мэдсний үндсэн дээр одоо цаашдаа дахиж байгаа. Хоёрдугаар монголчуудын гайхамшигт өвөг дээдсийн унсан газар угаасан усаа дахиж эх орноороо бахарх үзэл санааг бий болгох. Гуравдугаар хүн төрлөختний ёс суртахууны хамгийн эрхэм нандин энерги ихтэй газар нутаг болохыг одоо бүгдээрээ мэдэх. Дөрөвдүгээр бурхан халдууныг ариун дагшин халдшгүй байлгах нөхцөлийг бүрдүүлэх. Тавдугаар ихсийн буюу их хоргийн газрыг дахин сэргээх. Зургадугаар бурхан халдуунд төрийн тахилга үйлдэх ариун дагшин газрыг шинээр одоо тогтоох. 7-дугаар бурхан халдуунд бүх монголчууд одоо тэр дээд овоонд бол бүсгүйчүүдийг ерөөсө гаргахгүйгээ ханаасаа ч одоо зохиоцсон тийм одоо юм байгаа шүү. Энэ дээд цагаан арал дээр бол бүстэй бүсгүй бүх монголчууд тахилгаа үйлдэж хүндэл үзүүлэх ийм боломжийг бүрдүүлсэн. За 8-дугаар бурхан халдууныг нандинан хамгаалах талаарх Чингис хааны Захаас гэрээсийг ягштал хэрэгжүүлэх ийм одоо ач холбогдол. За төгсгөлд нь би нэг дээдийн дээд хүндэл зохицлын тухай нэг товчхон ярив. За энэ дээр шүү дээ. Энэ бурхан халдууныг нандинан хамгаалах, дээдлэн шүтэх, хүндэл үзүүлэх, ойр орчмын байгалийн онгон дагшин үзэсгэлэнт байдлыг хэвээр хадгалахад бижилсэн тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор уран баримлж байгаль хамгаалагч хувцаагаа одоо гэрэл гэж хэлдэг. Бит хоёрын зургаар 2019 онд энэ эскиз нь энэ байна. Дээдийн дээд хүндэл хэмээн нэрлсэн бурхан халдуун тахилга, тайлга үйлдэх ийм цогцлорыг бид барьж байгуулсан. Энд цаашдаа төрийн болон ард иргэдийн тахилга болж дээд цагаан арлаас цааш газар онгон дагшин хэвээр үлдэж ихсийн буюу их хоргийн газар дахин сэргэж Чингис хааны маань Захаас үеийн үед хэрэгжээсэ эмээж хүссэн юм аа. За энэ хүү тахилга тайлгын цогцлорын бэлэгдлийн талаар би нэг товчхон хэдэг энэ зургуудыг гаргаа харуулж байна. За цогцлбор нь бол 26 метрийн диаметртай газрын гадаргаас 90 см-ийн өндөрлөгт үйлдсэн хас тэмдэг 4 зүг, 8 зогсол, 8 шонхор шувуу, 8 шаргатай агт хүрд овоог бэлэгдсэн ийм чулуун суур хийсэн. За хас тэмдэг бол бүр эртээр үеэс монголчуудын сэтгэлгээний нууцыг хадгалсан зүн бэлэг тэмдэг учраас Чингис хаан эрхэм бээрийн өвөг дээдсийн сэтгэлгээ үйл ажиллагааны нууцлыг шингэн хадгалсан бэлэгдэл хэмээн одоо гэсэн ийм утга санааг бол илэрхийлж байгаамаа. За цогцлборын суурийн 4 зүг 8 зогс нь бол бурхан халдуун Монгол туурхтны гал уламт бөгөөд
чухамхүү эндээс монголчууд 408 зогс руугаа тарж нүүдэлсэн юм а гэсэн санааг агуулсан. За суурийн 8 шаргатай одоо актын дүрс байгаа. Энийг морины толгой шиг 8 юу байна. За энэ дүрс бол монголчуудын хийгээ Чингис хааны амьдралд акт мордын гүйцэтгсэн үүрэг үнцнийг харуулахыг зорьсон. За бас хүрд ингээд ирж байгаа энэ хүрд байна. Хүрд бол нэгэн дард хоцорсон түүхэн цаг хугацааны мөнхийн хүрд цаашд мөнх байна гэсэн ийм хүрдэ гэсэн санааг бэлгэсэн. За энд овоо хийсэн байна. За овоо бол Монгол дуурхтны тахилгын өн эртний бэлгэдэл. За энэ овоог бол нэг өндөр нь 1.8 см, диаметр нь бол 4.5. Энэ бурхан халдууны тусгай хамгаалтай газар бол ариун дагшин газар. Энд ерөөсө цэцэг навч чулуу молуу хөдлөх юм бол энэ бол маш их зээртэй бөгөөд уг хүндүүлэх их өсөлттэй. Тийм учраас энд байгаа чулуу энэ цогцлогыг хийсэн чулууг дандаа гадна талаас тусгай хамгаалтай газрын гаднаас одоо дандаа зөөж маш олон тоонуудаа чулуунд орсон. За дээр нь 7 м 30 см-ийн өндөртэй 60 см-ийн диаметртэй багныг гайхамшигт өг дээдсийн агуу их ухаан үн мөнх бат бэх байж та бидний төшиг тулгуур болоосоо хэмээн бэлэгдсэн. Багны төв хэсэгт Чингис хааны цутгал зэсвэргийг одоо энэ дараагийн зургуудыг харуулад байна. Тэр байна. Тэнд энэ бол одоо манай хувцаага анх 80-аад оны сүүлчээр өөрөө нөө уран баримлчин өөрөө одоо хийсэн. Тэгээ 90 онд нөө байгуулагдсан Монголын нууц товчооны зориулсан үзэсгэлэн тавигдаад тэгээ улмаар 96 онд National Geographic гэдэг сэтгүүлэгч тал. Тэр сэтгүүл төвлөгдөө одоо энэ бол дэлхийн нийтийн ийм бүтээл болсон. Тэрийг одоо гол хэсэгт нь байрлуулсан. За ингээд баганд бол Монгол төрийн эртний одоо дуулыг авчиад ингээд юм Монгол бичгээр авчиад ингээд эртний сайхны ингээд бичээд хадаад бичсэн байгаа. За багныг ороо Чингиссэн Бадамлын ухаа зэцгээрвэл игэл жирийн атлаа хүнд хэцүү амьдрал тэмцэл дундаас сүр хүчтэн төрдөг юм байна гэсэн ийм санааг илэрхийлсэн. За багны ороо Чингис хааны болон Эрхэм бээрийн үр удмынхны хаадуудын тамгыг залсан. За багны хамгийн орон дээд оройд бол шонхор шувуу залсан нь их Монгол улс Чингис хааны бэлгэдэл гэсэн утга санааг илэрхийлсэн. За тамга болоод шонхор шувуу нийлээд 1.5 м-ийн ийм одоо өндөртэй байгаа юм. За багны 408 зогсод одоо жад байрлуулсан. Энэ жад бол бурхан халдууныг элдв халдлагаас хамгаалсан гэсэн ийм утгыг бэлэгдэж байгаа. За жад тус үрд ажил авах зориулт өгөхийг гэргээ одоо үйлдсэн. Одоо 8 гэргээ. Тэгээд тэр гэргээний одоо ар үртнэл даяар олныг минь тэнгэр ивэ Чингис хаан гэд бичсэн. Тэгэхээр энэ бол одоо Чингис хаанаас монголчуудад итгэмжилсэн бичгүүхийн юм хайз юм а гэсэн ийм бэлгэдлийг одоо илэрхийлсэн. Тэгээ очсон улсууд бол ингээд 8 одоо тэндээс ажис аваад ингээд явчих ийм юутай. За цогцлорын 8 зогсод байрлуулсан тахилгын ширээвий. Энэ бол тахилгын идээг одоо тавих зориултаа. Тэгэхээр энд бол бид юу гэж бодсон гэхээр одоо энэ тахилга хийж байгаа улсууд энэ сайхан идеудаа юм а тавьчих хийчихэд энэ сайхан одоо сүнсгэлээд тэр их дээдсийн сүлт ямар байсан тэр агаар имийг байгаа. Тэгээ бүгдийг нь аваад явсан. Энэ юу ч үлдээх хэрэггүй. Тэгээд очоо одоо тэнд хамт очиж чадаагүй заавал одоо хүртээх ёстой улсуудаа нэ хувь ишгийн сайхан хүртээгээд очиод ингээд байх ёстой шүү гэж ийм санааг одоо илэрхийлж 8 одоо ширээ байрлуулсан. За мөн 8 зогсод нь яс нэлхийн дүрсвхий 5 бөгөөд 40 ширхэг арц угуулах сангийн сав одоо үлдэж байрлуулсан. Энэ бол одоо бат бөх мөнхийн одоо бэлэгдэл та бүхэн мэднэ ястаа бэлгэвэл хэдэн зуун жил амьдардаг. За цагцлуурын ард байрлуулсан сөргөө байрлуулсан. Тэгэхээр энэ сөргөөг яагаад байрлуулсан гэхээр зэрэг дээд цагаан арлаас цаашгүй тавих нь хориотой гэсэн утга санааг илэрхийлсэн. Мөн энэ хой талд нь их эзэн Чингис хааны 3 мөрний тэргуунд хэнийгч буулгахтун гэсэн айлдварыг бишир түгэ аюу түгэ ай түгэ гэж монгол бичгээр бичиж байрлуулсан. За улсаас нэг ч мөнгө авалгүйгээр өөрсдийн
хөрөнгө болон сайн санаа эрхэм хүмсийн хандваар 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгож энэхүү зохицлуудыг 19 оны 7 сарын 7-ны бэлэг сайхан өдөр бид одоо нээсэн. За тус зохицлуудыг Төв аймгийн Мөнгөн Морд сумын засаг даргын тамгын газрын мэдлийн түүх дурсгалын үйл хөдлөх хөрөнгө болгон бид хүлээлгэн өгч одоо нийтээрээ ашиглах ийм боломжийг бүрдүүлсэн юм а. За ингээд төгсгөлд надад хоёрхан санал байна. Энэ эрдэмшлэгээний хурал. За нэгдүгээр санал бол ерөөсөө юу ямар байна? Одоо энэ бурхан халдууны төрийн болон Монгол улсын бүх цэргийн хар сүлдний тахилга ёслолыг бол ерөөсөө энэ дээд цагаан аралд одоо цаашдаа үлдэж байна. Энэ чиглэлээр Монгол улсын ерөнхийлөгчийн одоо зарилгт нэмэлт өөрчлөлт одоо оруулж өгөөч гэсэн ийм санааг нэгдүгээр төвшүүлж байна. За хоёрдугаар. Дээд цагаан арлаас дээш газрыг ихсийн буюу их хөрөг болгон одоо урдын адил тэрийн сэргээх талаар төр зөсгөөс холбогдох одоо шийдвэрийг гаргаж өгч. Ийм шийдвэр гаргуулахын учир бол ингэсэн тохиолдолд ихсийн буюу их хөргийн ариун дагшин газарт зөвхөн одоо байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн гамшигт үзэгдлийн одоо хор хөнөөлийг одоо арилгах эрдэм шинжилгээ судалгааны ажил юм уу? Иймэрхүүгээс бусдаар хэн нэгэн хүнийг одоо нэвтрүүлэхгүй байх ийм хоргийг одоо хийж чадах юм бол бурхан халдуу маань үеийн үед Чингис хааны гэрээс ёсоор одоо үлдэж тэгээд бид одоо их орноороо бахархаж үргэлж бурхан халдуунаа биширч, шүтэж, тахиж тэндээс асар их сайн сайхан энергийг одоо олж авах юм шүү гэдгийг төгсгөлийн илтгэлийн төгсгөлд одоо онцлон тэмдэглэж байна. Ингээд та бүхнийг анхаарал тавьсан их баярлалаа. Өнөөдрийн эрдэмшлэгээний хуралдаанд оролцогч та бүхнийг маань их хайрхан бурхан халдуун байнга ивэж явах тугай. За маш их баярлалаа. Бурхан халдуун хайрхныг хамгаалахын утга учир сэдвийн тайлал оршсон байгаа. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Ялангуяа энэ сайхан илтгэлийг тавьсан хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор академикч Наран Гэрэл танд дахин баярлалаа.